Бүгднгэр радио бүтээгч подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор Чан хамтлагийн дуучин Батбаяр буюу одоо бидний таньдгаар Дэрмэд очоо иргд ирсэн байна. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. За сайн байна уу. Чамд бас өдрийн мэнд хүргэе. Юуны түрүү таны нэрнээс асуумаар санагдлаа л да. Батбаяр гэж таныг ерөөсөө бид нэр мэддэггүй юм байна. Ер нь л Дэрмэд дуучин гэж ярьдаг. Та нэрнийхээ талаар яагаад Батбаяр гэдэг нэртэй хүн одоо Дэрмэ гэж нэрлэгдэх болсон юм бэ? Энэ талаараа ярьж өгч. Тэгээ ер нь яг жоохон бахад би намайг бүр 2-3 настай байсан. Дөнгөж хөлд орж байхад одоо ээж маань аав хоёр маань ярьдаг юм л да. Яагаад Дэрмэ гэсэн гэд би бас ээж аваасаа асууж сонирхоод. Тэгээд асууж ирсэн тэгсэн. Энэ хойно манай хойд нэг эмээ байдаг гэсэн юм аа, хөгшин настай буурай. Тэр эмээ энэ их дэрчгэр хүүхэд байна. Дэрмэ гэд нэрлэж. Энэ нэр их зохин шүү гэл. Тэгэл нөгөө эмээж орж ирэх болгондоо надад бүр их сайн. Тэгэл нөгөө чихэр өгдөг. Тэгэл орж ирэх болгондоо ааруул чихэр өгөөл байнга хэрэглүүлдэг. Тэгэл Дэрмэ гэдэг дууддаг. Тэгэл яг тэгэж нэг орж ирэх болгондоо энэ хөршүүд учраас дуудсараад ээж аавын чихэнд хоногшоод тэгэд ер нь энэ нэр дуудчих гэсэн байхгүй. Ер нь бол гэрийн нэр юм биш үү? Тийм гэрийн нэр. Одоо нэг авгаална гэж ярьдаг шүү дээ. Янз янз. Тийм л. Тэгээ энэ нэр маань одоо тэгээд Монголын ард түмэн бас тэ бүгд мэддэг болсон. Тэгээд Батбаяр ирэхээр мэдэхгүй бас. Мэдэхгүй. Яг энэ нэртэй холбогдуулаад янз бүрийн тийм хөвгтэй явдал, тийм асуудлууд хэрэг тулгарч байна. Ийм тий би ер нь телевизийн нэвтрүүлгүүдээр бас ярьж лээсэн. Энэтэй холбогдоод яг зүгээр морил их тавигддаг юм. Тийм тэгээд Дэрмэ их алддаг юм. Одоо Дэрмэ нэр сонгосон хүмүүс нь Батбаяр нэр сонгосон хүмүүс нь дандаа морийг авдаг юм билээ. Гомдол монд зөндөө гарч ирсэн. Одоо тэг утгаа алдсан шүү дээ. Батбаяр гэж нэрийг одоо таны нэрийг аавтай нөхсөн үү? Өдөглөг байх тэг ээж аав хоёр маань л өгсөн. Тэг манай ээж л бас ерөнхийдөө өгсөн болоо да. Одоо тэг манай ах нар би ч одоо аруулаа тэгээд нэг эмэгтэй гэр бүл 11 үл аав ээжтэйгээ 13 улаа тэгээд хамгийн одоо хурд хамтлагийн бөмбөрчин Отхон баяр ахыг отголъё гэсэн. Тэг одоо Отхон болиё гэдэг. Отхон баяр гэдэг. Тэгээд батлсан чинь Отхон Баатар ах гараад ирэхгүй. За тэгвэл дахиад отголчихё Отхон Баатар гэдэг. Тэгээд ахаад Батбаяр гараад ирлээ. За одоо батлая бүр болохоо байлаа гэд. Тэгээ батлсан юм байна. Тэгээ Батбаяр болсон шүү дээ тий. Маш сонирхолтой. Таны хувьд хүүхэд нас хэрхэн өнгөрч байв? Хүүхэд тахта ер нь ямар хүүхэд байв тий? Тэгээд бусдын ажилтаа тэгээд сахилахгүй. Би ер нь их сахилахгүй байсан. Багада маш их хөдөлгөөнтэй бусдыг дагуулan уриалан дуудана, манлайлна болохгүй юм руу. Тэг хүүхэд болсон хойно л болохгүй зүйлийг хийн шүү дээ. Тэгээд ихэд сахилахгүй байсан. Тэгээ айлын баг болохоор тэгээд миний бас их дураараа өсөхөр байсан. Тэгээ манай ах нар л диграмд нь оруулсан да. Яагаад ер нь энэ урлагийн салбарыг те уран бүтээлч болох замыг сонгов? Ихэвчлэн хөөхд байхад нь яг тэр зам мөр тавигдаж эхэлдэг. За салшгүй одоо таны гэр бүлтэй бас энэ асуудлаас холбоотой Монголын ард түмэн бүгдээрээ бас мэдэх байх. Ер нь яг хөө тэгээд би бол яг урлаг энэ уран бүтээл ер нь хүн бол яг энэ байгалаасаа цаанаасаа өгөгдөлтэй гэж ойлгодог. Энд бол бат итгэлтэй байдаг л та. Тэгээд би одоо сандгийма жоохон байхад одоо манайхын аршаан тосгонд байдаг байсан юм. Тэгэл орсууд тэнд ингээд ойрхон байдаг. Тэд нар хурж ирэл. Тэгэл бидрийг дуулуулаад гитар матар тоглоод ах нар ч бууж гинэ. Тэгээ миний нэг санамжид орж ирсэн нэг тод зүйл бол би тэгэхэд бол нэг 4 настай л байсан болоо да. Багцаагаар. Тэгээд тэр Камарова гэдэг орс дууг дуулдаг. Тэг үг бол угаасаа удлаа шүү дээ. Аян сурцсан. Тэгэл нөгөө орс цэргүүдийн өмнө нөгөө дуугаа дуулаад чихэр авдаг. Тэр их тодхон санагдیں۔ Тэгээ ер нь яг цэцэрлэгт байхдаа маш их урлагийн үзлэг тэгэл номерт их оролцсон, сургуульд байхдаа урлагийн үзлэг номерт бас дандаа манлайлна. Тийм тэгэл өөрөө янз янзын хувцс зохиож хийж өмсөөл гутлыг өгөртөл одоо тэгэл нөгөө коноп падж байгаа тэр үчи юм хомс байсан. Тэгэл
ер нь хар багасаа л юу л да урлагт их хайртай. Тэгээд дуулдаг тийм байсан. Тэгээд ерөнхийдөө өсвөр насндаа шилжилтийн насндаа орж ирээд одоо манай ах нар чинь урд хамтлаг гэд байгуулад тэгээ ерөнхийдөө тэдний одоо тэгэл хойно урд гитар бөмбөрийн зөөгөл гүүгээл тэгж явсараад бүр урлагт хайртай болсон. Тайзтай их илүү ойрхон болсон. Тэгээд ер нь би ер нь урлагийн замыг сонгоё. Анх нь би бол ер нь үндсэн гитар тоглодог байхгүй юу? Анх бол гитар дуулна гэж ерөөсө боддог байсан. Тэгээд гитарчин болно гэж тэгээд энэ ах одоо Монголын мундаг гитарчин ах нар их харна их манзаах одоо тэгээд ер нь бол зөндөл байна дөө. Гадны гитарчдаг хүртэл хараад дуурайж тоглодог. Тэгээд ер нь гитарчин болно гэж явж байгаад 1999 онд хамтлага байгуулад. Тэгээд дуучин хайгаад дуучин олддгүй. Тэгээд нэг өдөр яг би нэг хорд хамтлагийн ахлагч Ганбаяр ахта би нэг дуулаад үзэх гэсэн чинь намайг жоохон басамжлангуу ч юм шиг те. Чи чадах уу гэж тэгж намжихуул гэж. Тэгээ яг нэг манай цогоох дуулаад идэг. Тэгээ би өөрөө болохоор дуулах хүсэл эрмэлзэл маш өндөр байгаад байсан байхгүй. Тэгээд за ямар ч сориод үзье гэд. Тэгээд ер нь дуулъя гэж бодоод тэгэл бичүүлээд үтсэн болж ийн гэл. Тэгээ би хамгийн их ээжтэй сонсгосон л та. Тэгээ манай ээж миний хөөстө гоё өнгөтэй байна. Хоолойны чинь суур өнгө. Тэгээ ахасаа дутахгүй энэ чи дуул гэл. Аав ээжээр хоёулаа урам. Тэгэл дуулцсан. Би саяхан хурд хамтлагийн Отгон Баяргаа орсон нэвтрүүлгийг сонссон. Ярьжсэн таны ээжийн тухай ярьжсэн баггүй юу? Та бүхнийд ээжийн тухай ярьжсэн. Ингээ би бодоод байхад тухайн үед продюсер баг хүн байсан юм шүү гэж би хэлж болохоор тим эмэгтэй байсан юм шиг санагдав. Уу яг тэр залуудаа нөгөө өөрөө маш их урлагаар явдаг байсан. Тэгээд тэрний угаасаа юу байгаа л да. Манай ээж ер нь зааварчлагаа бидэрт их өгнө. Одоо хүртэл өгдөг шүү дээ. Тийм юм гэдэг. Ер нь миний хүүхдүүдэд энэ урлаг соёл руу бохир зүйл битгий оруулаарай гэдэг. Урлаг соёл гэдэг чинь маш ариухан зүйл байдаг. Бохир муу юм ерөөсөө оруулж болохгүй ш миний хүүхдэд. Тэгэхэд л тэгэл болно гэдэг. Босод зүйл чинь болж гин гэдэг. Одоо 88 талтай манай ээж. 2000-ад оны ихээр одоо Монголын рок попын салбарт шинэ өнгө төрх өсгөн чон хэмээх хамтлаг байгуулагдлаа гэж тухайн үед хэвлэлээр яригдчихсэн. Яг тэр цаг үеийнхээ одоо тэр дурсамжаас хамтлаг бүтчихсэн тэр түүх дурсамжаас аваалцаач. Ерөнхийдөө 99 онд хамтлага байгуулсан. Тэгээд яг хамтлагийн байр бэлтгэл их байр савч байгаагүй. Тэгээд орд хамтлагийн анх нарын бэлтгэл дээр туслаад урд хойно орж гүгээд аргыг олно шүү дээ. Тэгэл нэгдээд одоо манай энэ мөнгө ах маань гитарчин хорд хамтлагийн 2 дугаар гитар хийж байгаа. Чингис хамтлагийн соло гитарч байсан. Тэгээд тэндээсээ гараад тэгээд оронд нь нөгөө саруу сайхан ах ороод гитараар Чингис хамтлаг. Тэгээд битээр ярилцж байгаа. Ер нь хамтлаг байгуулъя нэг хамтлаг байгуулчих гэдэг. Ах トゥ нарын хамтлаг байж л юм жахаад яагаад байж болохгүй гэж. Тэгээд байгуулсан байхгүй. Тэгээд сүүлд нь бол Батбаяр гээд манай бөмбөрчин орж ирсэн. Тэгээд Инкватор орж ирсэн. Тий. Тэгээд ерөнхийдөө яг чон бүрэлдэхүүнээрээ нийлээд 2000 оноос ахуулаад уран бүтээлээ төрөөд эхэлсэн. Тэгээд тухайн үед бол бид нар чинь маш хүчтэй гарч ирж байсан. Яг нэг бүх юм чинь цаг үеэрээ байгаа шүү дээ. Тий. Тухайн үеийн залуучуудыг байлдан дагуулж олон өнгийн өсдөөсөн тийм. Ер нь бол яг олон өнгийн өсдөө. Тэгээд бид нар чинь тайзан дээр шорт морттой гардаг. Өргөн том шорттой, кеттэй гардаг. Тэгээд ер нь яг шинэ өнгө аяс, шинэ юмыг бий болгоё гэдэг миний нэг тийм дотор мөрөөдөл бас байсан. Тухайн цаг үед ч одоо тэгээд энэ гадаадын бас хамтлаг дуучид чинь айгүй их тийм шинэ юм давалгаа орж ирж байсан альтернатив гэх те. Урсгал маш олон чиглэлээр. Тэгээд яг энийг л бий болгоё гэдэг бодолтой байсан. Тэгээд бодолтой хүрч чадсан. Амжилт юундаа хүрч чадсан. Яг бодож исэн зүйлтэй. Тэг баяртай байдаг одоо. Хамтлаг байгуулснаас хойш хамгийн том сэтгэлд одоо дурсамж олж үлдсэн тайз ямар тайз байсан бэ? Тэр байлгүй яах вэ? Миний хамгийн сэтгэлд хоногч үлдсэн тайз гэвэл одоо 98 оны Pentatonix. За тэр үед чи одоо Pentatonix гэдэг наадам бол үнэхээр лаг наадам байсан. За энэ наадам яагаад одоо лаг гэж ярьж байгаа гэхээр ерөөсөө тухайн үе яг Монголын рок попын
одоо эстрад гэж ярьдаг гэж рок pop гэж ярьж эхэлсэн шүү дээ. Тэгээ рок pop-ын одоо энэ ерөөсө уран бүтээлчдийн жинхэнэ өрсөлддөг том тулааны талбар байсан байхгүй. Энэ яг ариун цагаанаар өрсөлддөг. Салбарын шилдэгүүдийг тодорхойлдог тийм. Шилдэгүүдийг одоо тийм яг тийм ариун цагаанаар өрсөлдөж би хинбэ гэдэг эр бэраа үздэг тийм талбар байсан байхгүй тулааны. Тэгээд тэрэн дээр би анх удаа гитар гарч тоглож ирсэн. Одоо энэ Guns N' Roses хамтлагийн соло гитарч Slash Tokyo Dome гэдэг тэр нөгөө загалмаас эцэг киноны аяыг тоглодог шүү дээ. Тоглосон байхгүй юу. Тэгээд тэрийг харчаад би багч байсан. Тэрийг бэлтгэл хийгээд. Тэгээд ерөнхийдөө яг хөө тэгэл одоо энэ rock pop-ын ах нар анзаараад эхлэхгүй юу. Энд бас нэг шар юм гараад ирлээ. Энэ бас гитар метр тоглоод байна гэх тээ. Ноогигийн дүү гараад ирлээ гэл. Тэгээд энэ Онон Батам ах эдэр чи одоо ер нь анзаараад эхлэхгүй юу. Тэгээд энэ хамтлаг байгуулах гад гүүгээд байна гэдэг. Тэгээд тухайн үед тэр тайз бол гайхамшигтай байсан. Ерөөсөө Монголын рок попын шилдэгүүд ингээд суудсан. Өөдөө сараа суудсан. Би ч одоо нөгөө улаан азартай нэг шар юм орж ирж байгаа шүү дээ. 98 он гэдэг чинь хамтлагаач байгуулаагүй. Орог тэр хөдөө хонь хариулж байгаа тэр чигт орж ирэл гитараа тоглож байгаа тайзан дээр. Тэгээ аминдаа гойж байгаа царай нь ийм улаан устэй. Миний ус яг нэг ингээд идэд ани ерөөсөө дээш ургадаг. Тэгээ одоо тэр зураг нь байдгийн харахаар инээдүр иддэг. Гоё дорсомчтой сайхан байдаг. Тэгээд үсээ нэг улаан перкстүүлж байгаа шараар болгож байгаад нэг ус чин дээр орж байгаад улаан болгож аваад. Тэгэл Атганбаяр ахыхаа одоо энэ Broadway гэдэг нэг рок гитар байдаг. Тэрийг нь бариад гарлаа да. За тэгээд хойно яг амьд хөгжмөр хурдынхан тоглож өгöd. Тэгэл ерөөсө тайзан дээр яг гарахаас өмнө ингэж яг тэгэхэд бас нэг сонин гоё дурсамжээр энэ Emotion хамтлагийнхан. За. Сэрчмаач хамтлагтай байсан. 98 онд бид нар яг тайзан дээр би Emotion-ынхантай цуг гарч гараагаа эхэлж исэн байхгүй. Анх Emotion эхэлж исэн үү тий. Яг ерөөсө Emotion-ы анхны бас юу тайзны гаралт. Том тайзны. Тэгэд тухайн үед гараал тоглоал таг гэд харанхуй болчихж байгаа юм чинь. Тэгэд юу тоглосон мэдэхгүй тэгээд буугаал ирсэн. Хүмүүс баяр хүргээл. Тэгэд өөжгийн ах чинь гүйж ирэл. Ахын дэстэ хөөрхөн тоглож ин баяр хүргээ ахын дэ гэл намайг үнсээл. Тэр үчи өөжгийн ах мах чи амар том гитарч би базар байна. Тэгээд манлах өдөрч бас баяр хүргээл тэргээр чи ингээл тийм нэг гоё том тайз дурсамжтай гарч исэн байдгийн. Та дотор алсан байна л гэж бодсон уу? Алдаагүй юм билээ. Алдаагүй гэдэг харчин тий. Ямар ч байсан алдаагүй юм байна. Бэлтгэл сайн хийж исэн. Тэгээд яг нэг өөрийнхөө зүн совингоор гараад тоглолчихж байгаа. Чан хамтлагийн хувьд бол хамгийн анхны уран бүтээлийн нэг бол залуу нас хэмээх уран бүтээл байгаа тий. Монголчууд бүгдээрээ л сонсох дуртай. Тэгээд тухайн үед энэ залуу нас хэмээх уран бүтээлийг гаргахад хэд орчим настай бай өөрсдөө бас яг залуу хүмүүс байгаад идэг тий. Нийгэмд бас зөв үлгэр дуурайлал үзүүлэх гэж уран бүтээлээрээ илүү түүнийг гаргаж ирж исэн юм шиг санагдчихсэн. Зөв. Яг энийг би урд нь бас ярьж исэн л та хэд нэвтрүүлгээр ерөнхийдөө бол залуу нас дууг бол би бол өөрөө үгийн зохиосон. Тэгээд энэ дуугаа би бол бас залуу насаа хайрлая. Миний үед ингээ найзууд ингэж байна. Буруу явж ин зөв явж ин хүн ер нь яг шилжилтийн нэг 15-аас 25 насн дээр маш зөв явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэрийг зөв цонхоо олж хараад тэ гэрлээ асаач чадах юм бол цаашдаа ер нь маш их дажгүй явах тийм байдаг гэж ер нь харддаг л та. Тэгээд тухайн үедээ бол үе тэнгийн залуучууд минь сайхан зөв яваасаа те арх хар тамхи одоо энэ бусад бүх зүйл рүү муу мухай нийгмийн муухай зүйл рүү битгий ороосоо гэсэн үүднээс нэг юм залуу насны тухай дуу юмэр санагдчихсэн. Тэгэл яагаад ч юм ер нь бол тэгэл миний зохиож байгаа дуунууд бол цаанаасаа өөрсдөө ороод ирдэг юм дөө. Тэгэл үг аян би өөрөө хоёуланг нь хийж исэн. Тэгэл энэ дээр бас нэг рэп оруулчих те. Өнгө ойс орчин үеийн альтернатив өнгө ойсыг оруулчих шигтгээд өгчий гэдэг тийм агуулмжаар л хийжсэн. Таны хувьд ямар нөхцөл байдалд одоо хөвчлэн тэр онгод гэж ярьдаг те тэр зүйл ингэж орж ирдэг вэ? Зарим үед эхлээд дуу зохиохын өмнө одоо үг нь байж иж аян орж ирдэг. Зарим тохиолдолд санаандгүйгээр аян ч ороод ирэх ч юм уу те. Тэрнээсээ үүсээд одоо үгийн зохиох ч юм уу те. Уран бүтээл янз бүрийн түүхээр хүчсэн байдаг. Таны хувьд юм сонирхолтой байдлаар тэгж бүтчихсэн уран бүтээл ямар уран бүтээл вэ? Гэхдээ би өөрөө бол ер нь
60 70 дууны үг аяа өөрөө бас аяыг бичсэн. Дуунуудынхаа хамтлагийнхаа ер нь ихэнх дууны баг 90% нь би өөрөө бичдэг л дээ. Зохиодог. Тэгээд яг бүгдөө яг тийм. Хамгийн сүүлийн 3 дугаар мөрнөөс хүртэл орж ирнэ шүлэг. Тэгээд дахилтнаасаа хүртэл шүлэг аян орж ирнэ. Тэгээ бадгаа цохионо. Хойноос нь ухраана, дундаас нь хойшоо, дундаас нь урагшаа. Ерөөс энэ ч нөгөө хөгжмийн зохиолч нар энэ ерөөс онцлог яг юм нэг л шинж байхгүй юу? Ер нь хамгийн гол нь тэр шүлгнийхээ санаа, дууныхаа гол эдийн санааг л олох маш чухал. Тэрийг олж чадах юм бол тэгээ гоё уран бүтээл. Тэрэн дээрээс ургуулаад тэгэл нөгөө жинхэнэ онгод тэнгэж орж ихсэн. Яг хөө зүгээр энэ онгод тэнгэр гэж ярьж байгаа хөгжим дуу зохиодгүй хүмүүс бол энийг бол гайхна. Эднэр яаж идэх юм болоо гэдэг. Яг л ерөөсөө бүх юм цаанаас урсаад гараад ирдэг. Энэ хөгжим дуу зохиодог ийм хүмүүс бол угаасаа бүгд мэдчихэж байгаа. Тэгэхээр энгийн хүмүүс бол бас ойлгоход хэцүү л дээ энэ чи юу яриад байгаа онгод тэнгэр энэ тэр гэдэг. Ер нь байдаг. Ямар ч үед зүүдэнд орж ирнэ заримдаа. За ямар дууны одоо хэсгээс зүүдэнд орж ирж байсан бэ? Гэхдээ одоо энэ ерөнхийдөө би чамдаа хайртай гэд би өөрөө 20 21 наснда зохиожсэн дуу байхгүй. Энэ манай хамтгийн хамгийн анхны уянгийн баллад дуу. Энэ зүүдэнд бас орж ирж ирсэн. Үнэн ч хайраа чамд би зориулж өр зөөлөн сэтгэлээр чамаагаан хайрлнаа гэд. Ямар сайн. Тийм аялгуутайгаа орж ирээд. Тэгэд энэ дууг яг дахилтнаасаа ингээд тэг би босчоод мартааг байхгүй зүүдээ марчдээ штэ. Тийм. Тэгээ миний нэг зүүдэнд орж ирж байгаа дуунуудын аялгау үгнүүд бол мартагддаггүй байхгүй онцлог нь. Тэгээ би маш одоо овжингоор ашиглаад тэгээ ер нь ийм дуу байх хэрэгтэй байна гэдэг. Энэ бол багада хайртай бас дуу байх хэрэгтэй гэх тээ жишээ нь. Ер нь тэгэл янз янзын дуунууд янз янзаар бүтнэ. Заримдаа бас ингээд гадны дуунууд тэгээд Монголын рок попын ах эгч нарын дуунууд ингээд найзуудынхаа дуунуудыг сонсож явахад санаа орж ирнэ гинв гинтгэ. Нэг юм сэдв сонсож явахад нөгөө талаас нь өсрөө ороод ирдэг байхгүй. Эсрэг тэгэл тэрэн дээр чинь дуу хийж эхэлнэ. Энэ уран бүтээлчдийн онгод бол ерөөсө дандаа бие биенээсээ хөглөгдөж явдаг болов гэж бодож байна. Би тэгж боддог байхгүй. Зураач ч мөн адилхан. Сүүлчийн хичээлийн дараа гэд дуудаг штеп. Хонхны баяраа одоо сүлд дуу гэж хэлж болохоор те. Хонхны баяр болгон дээр одоо дуулагдж байгаа. Энэхүү дуу ер нь яаж үтсэн юм бэ? Энэ дуу маань одоо яруу найрагч нь гүр азрах штэ. Тэгээд хөгжмийн зохиолч нь ая зохиогч нь манай Хотгон Баярах. Тэгээд нэг өдөр яг байж исэн шинэ үе одоо боёах эдэр нь гоё юу тавих гэж байна, жүжиг тавих гэж байна. Тэгээд сүүлчийн хичээлийн дараа хайчих вэ гэдэг юм. Бид нар ингээд санаагаа ярилцаа. Чи хурж ирээд нэг чи дуулчмаа санагдаад хүрээд иргээд. Хотгон Баярах заалаа. Тэгээд очисон гүрээ ах байж байна. Боё ах байж байна. Ерөнхийдөө бол боё ах чинь бас тэр шүлгэн дээр бас айгүй үүрэг орол гүйцэтгэж байгаа шүү дээ. Өөрөө нэг юм хөдөлгөөнтэй юутай юм чи. Тэгээд тэр дуу бүтсэн. Тэгээд дуулаад үтсэн болж ин шууд бичлэгэндээ орсон. Нэг чэйжл мэйжлээ нэг хэд хоногийн дараа мараа юм байхгүй. Тухайн үед чинь галтаач байлаа ерөөс. Юмд хойшин тавьдгүй. Одоо дуулчид шууд бадгийн сураад тэгсэн Хотгон Баярах ингээд гитарын дээр тоглож өгөө. За яг ингэж ийгээд. Тэгээ нөгөөх нь ерөөсөө студ дотор 2-3 сонсоол гүрээ ахч байжсэн. Тэгэл шууд ороод дуулаад дуусгасан. Болж ин өстө мундаг гоё дуулж минийхөө гүрээ ах урмын үг гэлээ. Тэгэл энэ дуу бүтчихсэн. Тэгээ энэ дуу бол одоо ер нь үе үеийн төгсөгчдийн сүлд дуу болсон л доо. Тэгээ ер нь гарын 5 уран дотор багтахаар оюутан одоо энэ сурагчдын төгсөлтийн хаврын дуулагддаг дуунуудын нэг болж чадсан. Сүүлчээ хичээлийн дараа. Одоо хаврууллаа шүү дээ тийм. Одоо ингээл хаврууллаа. Төгсөлтийн баярууд араараас. Би бол маш их төгсөлтийн баяр дээр дуулдаг. Тэгээд гэрээтэй одоо нэг тийм компани те хүмүүс байдаг хонхны баяр зохион байгуулалт тэдэртэйгээ нийлээд тэгээд жилдээ ер нэг 50 60 70 тоглолтоор хийчдэг. Дуулдаг. Тэгээд маш их тоглолдог. Ерөнхийдөө гоё байдаг л да. Тэгээд сүүлд одоо бас энэ төгсөлтийн баяр гэснээс энэ хорд хамтлагийн нэг ангийнхан гэдэг энэ дууг би бас дуулдаг төгсөлтийн баяр. Тэгэл одоо энэ сүүлийн 10 жилийн
үгүй 20 жилийн уулзалт 10 жилийн уулзалт гэдэг энэ уулзалтууд аягүй их болдог болсон дурсамж. Энэ дээр маш их бас өргөдөж байна. Тэгээд энэ дуу ингээд аягүй сонин би сүүлчийн жилийн дараа хайжхыг одоо яг өнөөдөр энэ жил төгсөж байгаа нодлон 25 24 он төгссөн 23 он төгссөн үе үеийн төгсөгчдийг би мэддэг болов гэж хардаг байхгүй. Тэгээд ингээд тайзан дээр гараад дуулж яхаар бүгд дагад дуулна хүүхдүүд 10 одоо 2-оо төгсөж байгаа хүүхдүүд 9-өө төгсөж байгаа хүүхдүүд гайхамшигтай. тий гайхамшигтай. Би тэгээ заримдаа бүр дуулж байгаа тэдрийг хараад уйлдаг байхгүй ангиараа. Би энийгээ тэврээд уйлаад хөөх юмтан. Тэгээд дагаад уйлчмаар санагдаад гүрийж байгаа юм чи. Өөрийнхөө бас ёстой 10 жилийн дуулж байхдаа өөрийгөө чингдэж штэ. Өөр юм садарах гэж тэг хэцүү тиймэрхүү. Тэгээ энэ дуу бол үнэхээр сүнслэг амьтай арт түмний дуу болж чадсан дуу. Үе үед ч гэсэн ингээл явсаар л байх тий. Чон хамтлагийн хувьд одоо хичнээн цомог хичнээн тоглолт зохион байгуулж урын сандаа одоо хичнээн дуутай байна. Та ер нь тоолж үзчихсэн үү? Ер нь бол урын сандаа нэг 60 70 дуутай байна. Тэгээ 2002 оноос 2002 оноос ахвал бүхэн өргөнд нэг 2 удаа тоглоод дараад нь 11 сарда тэр оныхоо UB балаас бас 2 өдөр тоглоод үзэгчдийн өсөлтээр гээд. Тэгээ ерөнхийдөө тавьсан тоглолтууд бол нэг 6 7 том тоглолтууд байгаа. Гаргасан цомог гэвэл юу гэдгийг Чон хамтлагийн яг үндсэн 3 цомог байгаа. Би өөрөө хувь уран бүтээлээр чамд таалагдахын тулд цомог, жаргалын ганц цайлам цомог гэд 2 цомог гаргасан. Тий. Тэгээд нийтдээ бол яг 5 цомог, яг хамтлагийн бол 3 цомог. Тэгээд клип гэх юм бол видео клип ерөнхийдөө нэг 40 орчим клип байгаа шүү. Ер нь манайх маш их клип хийдэг хамтлаг. Ойрын хугацаанд Чон хамтлаг одоо уран бүтээл хийхээр төлөвлөж байна уу? Тоглолт зохион байгуулах уу? Сонин сайхан юу вэ сүүлийн? Одоо бид нар чинь 2018-д нэг тоглосон. За тэгээд 20 жилээ бас тоглосон. Ч одоо баг 4 жил боллоо шүү. 20 жилээ тоглоод. Тэгээд одоо энэ жил яг бид нар нэг Best of Chon гэдэг дабл пянз гаргасан 21 дуутай. Энэ пянз нь одоо шилдэг Чоны л гэсэн одоо шилдэг хуучны дуунууд, орчин үеийн дуунууд хийгдсэн. Тэгээд хажуугаар нь кассет гаргаж байгаа. Тий. Тэгээд кассет бас эргээд нь штэ. Тий. Одоо пянз эргээд одоо яг эд үедээ явж байна. Тэгээд кассет бас гаргасан. Тэгээд пянзтайгаа цуг. Тэгээд энэний маань одоо бас пянзны нэг эвент нээлт хийчих санаатай. Тэгээд 4 сарын 17-нд ер нь Чоныг сонсдог залуучуудтайгаа нэг өдрийг нэг үдшийг сайхан өнгөрүүлээ Чоныхаа юу пянзныхаа баярыг хийчихье гэж бодоод. Тэгээд төлөвлөгөөтэй ажилд орцсон явж байна. Утгагүй бас пянзаа гардаа авахаар манай пянзны нэвтрүүлэгт оролцоорой гэж таныг урьж байна. Тэгэл байх. Сүүлийн үед бүх юм одоо техник технологи гээл хөгжөөл AI гэж ярьж байна. Одоо амьд зүйлс гэдэг зүйл ховрдоод те бүх зүйл одоо ингээл механик технологичсан болоод явж байна шүү дээ. Яг энэ цаг мөчид амьд захидал за эргээд одоо танай хамтлагийн гаргаж байгаа энэ кассет. За тэгээд энэ бүх үн цэнтэй хуучны зүйлсүүд эргээд амь орж байгаа. Энэ лүгээ одоо буцаад хүмүүс илүү хошууран сонирхож энэ талаар цуглуулдаг тийм хоббитой хүмүүс ихээр түрэн гарч ирж гин гэж харж байгаа. Энэ тал дээр та юу гэж боддог вэ? Ер нь кассет ер нь хэрэг хүмүүс сонирхож байна эсвэл үү? Тийм ер нь яг кассетыг бол одоо л яг эргэж байна. Энд ч одоо дээр үед бол пянзны хойноос кассет гарч ирээд тэгээд алга болсон шүү дээ. Тэгээ одоо бол яг тэрний түүх одоо ингээд тавтагдж байна. Тэгэнгүүт яг зүгээр энэ нэг хар цагаан гэдэг шиг мэдээж AI бол одоо энэ орчин цаг үед бол маш хэрэгтэй юм байгаа шүү дээ. За энэ яг юун дээр хэрэгтэй байх вэ? Хүн яг AI-г юунд ашиглаж болох вэ? Эн чинь бас хэмжээ хязгаартай. Тийм тий. Тий, хэмжээ хязгаартай. Энэ хэмжээ хязгаараа халих юм бол тэгээд бас буруудна. Эсрэг болно. Бидний эсрэг болно шүү дээ. Мэдээж энэ бол хүн болгон мэдж байгаа ойлгомжтой. Тэгээд ашиглаж болохгүй дуу зүйл гэвэл бас энэ манай соёл урлаг тэр ялангуяа дуун дээр AI-г яг одоо ашиглаж ин залуучууд ингээд сонсож чинь адилхан байна. Тэгээд болж чинь энэ цаашлаад гүнзгийрээд явбал бас хор нөлөөтэй байхгүй. Хүний оюун ухаанаас гардаг зүйлийг одоо илүү юм гэж байхгүй шүү дээ.
яг хүний оюун ухаанаас илүү гарах тийм зүйл гэж байхгүй. Тэгэхээр AI бол тэрийг гүйцэхгүй, угаасаа гүйцэхгүй. Одоо ч гүйцэхгүй. Мэдрэмж гэж зүйл бас байгаад байна тийм. Мэдрэмж байна. Тэгээд яг бүх юм ингээ өгдлүүдийн ингээд судлаад үзээд ингээд сонсож явахаар өгдлүүдийг харахаар яг л хүний мэдрэмжэн дээр толгуурсан өгдлүүд байгаад байгаа. Гэхдээ цаанаа эн чинь хиймэл юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг энэгээр одоо хийж байгаа залуучууд бол ер нь болж өгвөл болоод яг өөрсдийн оюун ухаанаа дайчлаад ажиллавал энэ цаашдаа Монголын бас соёл урлаг бидний энэ юунд их хэрэгтэй юм болов гэж бодож байна. Гэхдээ би бол AI-г бол яг өндөө одоо жишүүрхгүй байгаа. Дуу зохиогод байгааг. Надад бол ингээд сонсоход бол зүгээр л нэг хэвэн цутгацсан юм байгаад байгаа юм л та. Энд гэхдээ яванда алга болно л та. Одоохондоо залуучууд ойлгохгүй л байгаа. Танаа одоо үеийн уран бүтээлчдийн ялгаа юу вэ? Орчин цагийн залуу уран бүтээлчдийн ялгаа одоо яг юунд орж байгаа юм шиг танд ажиглагддаг вэ? Мэдээж бид нар бол дээд үеэсээ санаа авч юмыг бүтээж исэн. Бидний дараагийн үе бидрээс санаа авч юмыг бүтээдэг. Угаасаа уран бүтээл бол бүгд бие биен дээрээсээ санаа авч ингэж цэцгэлж явж байдаг. Хөгжиж идэг. Тэгэхээр бидний үеийнхэн бол угаасаа одоо залуучууд ярьж чинь цагаараа бүх юм байна. Манай үе өөр, танаа үе өөр. Тийм юм бол байхгүй л те ер нь бол. Хүн байсаар ч байх болно гэдэг шиг. Тэгээ ер нь бол яг бидний бүх хийж бүтээж ирсэн дээд үеийнхнээс санаа авч дараагийн үе хийдэг учраас энийг бол ерөөсөө маш л зөв талаас нь тэгэж хүлээж авч уран бүтээлчд ойлгож явах хэрэгтэй л те. Энэ мө бацаа нар гэ бид нар бас хараад иж болохгүй. Нөгөө энэ хөгшин гарууд гэ бидрийг бас хараад иж болохгүй. Ер нь бол бие биендээ хүндлэл байх хэрэгтэй. Тэгээд маш чанартай оюуны уран бүтээлийг л хийх хэрэгтэй. Ямар ч үе байсан хамаагүй. Оюуны уран бүтээл гэдэг бол хамгийн үндсэнтэй өөрийг нь авч үлддэг. Тухайн уран бүтээлчийг өөрийг нь авч үлддэг юм. Оршихуй гэдэг дээр яригдэн шүү дээ. Энийг авч үлддэг юм үнэт өв байхгүй. Тэгэхээр энийг л ойлгох хэрэгтэй. Магадгүй AI-гаар дуугаа зохиолгоод өнөөдөр маргааш аргалаад яваад иж болно л доо. Тэгэхээр үлдэхгүй эсвэлдэхгүй гэдэг юм байгаа. Тэрэн дээр л энэ уран бүтээлч бүгд тэмцэж байгаа. Тэгэхээр үлдэхийн тулд оюуны уран бүтээлийг нэг номер тавих хэрэгтэй. Орчин үеийн одоо уран бүтээл хийхээр сонирхож байгаа залуусын авштай тал нь юу вэ? Нөгөө талд шүүмжлэлттэй тал нь юу байгаа юм шиг танд ажиглагдаж байна. Яг энэ тоогоонд ороод бас энэ олон түмэндээ танигдсан хүний хувьд. За би эхлээд шүүмжлэлттэй талын яриад та. Тэгээд одоо ер нь бол cover их дуулж байна. Cover. Түрүүний миний ярьсан нөгөө оюуны бүтээл гэдэг юм байхгүй. Эн чинь бол тэгтээ хүн болгон дээр заяагаад идэг юм биш ээ. Оюуны бүтээл зохиодог хүн гэдэг чинь тусдаа байдаг. Тийм онгологдсон бүр тийм тусдаа төрмөл хүмүүс байдаг байхгүй. Хүн болгон тийм байж чадахгүй л дээ. Гэхдээ хитрхи их одоо юу яагаад дуурайгаад байна. Хитрхи их дуурайж байна. Хитрхи cover юу яаж байна. Тоглож байна, дуулж байна. Эн чи өөрөө ингээд юм хийх одоо эрсдлийг бууруулад байгаа байхгүй. Залуу уран бүтээлчтэй. Тэгэл тийм ээ би ингээд cover дуулаад яг энэ cover-оор ингээд амьдраад цаашаа явчихна гэж ойлгоод байгаа. 10 жилийн дараа би cover дуулаад явчихна гэд. Магадгүй тийм баараар ингээд явдаг тийм уран бүтээлчд байгаа л да. Одоо өнөөдөр манай үед ч байсан. Одоо ингээд байна бас. Тэрийг бол нууж хаагаад их байхгүй шүү дээ. Тэг яг тэгээ орчин үеийн хүүхдүүдийн авах чанар гэвэл одоо юу л байна л да. Ер нь юмыг айгүй гоё сэтгэж чадчихна. Өшөө их гоё задгаарсан байна. Гоё сэтгэж байна. Тэгэд ер нь тэгээд тоног төхөөрөмж энэ дэр маш сайн ажилд сурч. Яг нэг өнгө аясаад агаад ерөөсөө. Цаг үед байгаа тийм. Энэ тэр айгүй авааштай тал байхгүй. Ер нь техник тоног төхөөрөмжн дээр маш сайн ажилд сурна гэдэг чинь дэлхийдээ мөр зэрэгцэл явна гэсэн үг шүү дээ. Тэр маш их том давуу чанартай гоё харагдаж байна. Таны хувьд одоо 20 орчим настай байхдаа ямар одоо уран бүтээлчдийг гэтлгүй сонсож сонирхдаг вэ? Тэгээд тухайн 20 настай байх үеийн хүний хүсэл мөрөөдөл те амьдралын үзэх үзэл бодол тухайд ямар байсан? Гэтэл өнөөдөр 30 настай байх, 40 настай байх те
хүний 10 нас гээд нэг үе явах тусам хүний бодол ер нь хэрхэн өөрчлөгддөг юм шиг танд санагддаг вэ? 20 настай байх үеийн миний юу бодож байдаг байсан тэр үзэл бодлол миний дуугаар дандаа бүгд илэрхийлэгдэж гарсан. Миний зохиосон дуу шүлэг бүх юмнуудаар гардаг. Одоо яг намайг одоо ойлгодог те намайг дэмждэг тийм хүмүүс удаан жил ингээд миний тэр дууны шүлэгнүүд бүх юмыг айгуу сайн мэднэ ойлгоно. Тэгээд тэр ерөнхийдөө тэгэл 10 жилээр яг явж ийн л да. Угаасаа. Нэг үе гээл явж ийн тийм. Үе гээл явж ил. Тэгээ сайхан болж гинөө сайхан болж гин. Ер нь зөв явах хамгийн гол нь хүн байх зөв явах гэдэг зүйлийг илүү их ойлгож эхэлж байна. Нас явах тусам 10 жилээр. Яг эд оргил те олны танил болох гой уран бүтээл хийх те тэр хүсэл тэмүүлэлтэй үед нөгөө талд нь аав хэмээх одоо хариуцлагатай цаг мөч ирээд байдаг. Алийг сонхоо мэдгүй байдаг. Өөрөө бас амьдрал мэдгүй яг дөнгөж амьдрал дээр 20 настай гарч байгаа шин залуу тухайн үед яг таны хувьд бол маш их бас амьдралын ийм чухал шийдвэрлэх мөчүүд нэг дор юм давхцсан мөч исэн юм шиг санагдаж байгаа байхгүй ингээд харахад. Ер нь бол тийм байсан. Тухайн үед хэцүү байсан уу? Ер нь ямар байсан бэ? Үгүй шүү дээ. Тэгэл хорж болохгүй 20 нас юу тий юугаа зөв гэсэн юм болгоныг л хийгээл улаан гал дундуур л явж байгаа. Болгондоо гэсээр гал тэгэл болгосон тий. Анх болж авах үед ямар мэдрэмж төрж исэн? Тухайн тэр мэдрэмжээсээ олцооч. Тэгэл одоо 1999 онд шүү дээ. Болж исэн. Тэгээд хамтлагаа яг байгуулж явахдаа охинтой болж исэн. Тэгээд тухайн үедээ бол тэгэл яг үнэндээ одоо ингэж ярихад бол яг юу болоод байгааг бас мэдэрч чадахгүй шүү дээ. Тэгэл аав ээжийнхэн эгч нарын зөвлөгөөгөөр л явдаг гэсэн. Тэгэл 2005 онд бас дараагийн охин гараад тэгэл ер нь хаашаа тэгэл гоё. Ер нь гоё шүү. Гэр бүл нэг амар шүү. Танах хүүхдүүдээс одоо урлагийн талын одоо сонирхолтой тэр чиглэлээр суралцж байгаа яг тэр чиглэл рүү ингэж явж байгаа тийм хүүхдүүд хичнээн байна вэ? Одоо гэр бүлийн бас тий. Манай урлагийн хүмүүс байгаад байдаг. Тий хоёр охины бага охин болохоор одоо 4-р курс. Соёл урлагийн сургуулийн кино драмын анги төгсөж байгаа. Саран цэцэг багш. Одоо удирдлагын доор. За. Тэгээд сарантай багш. Тэгээд өөрөө жүжигчин болно гэж байгаа. Тэгээ би бас яг чи миний охин аав жамд ганц хоёр дуу муу хийж өгöd одоо дуулаад тэгээд ээжтэй нь хоёулаа ятгадаг байхгүй. Ятгах ч байх ингээд урлагт ингээд дуртай болох гэдэг. Ер нь гэхдээ багасаа урлаг дуртай. Тэгээд одоо яг өөрөө болохоор би бол кино тогломоор байна. Ерөөсөө яг энэ миний замнууд одоо энэ жүжигийн тий кино жүжигчин болох одоо ийм л юутай. Миний охин дуртайгаа хийгээл. Одоо дуулмар санагдал аав руугаа нэг ирэмчээрээ гэдэг шүү дээ. Тэгээ нэг өдөр ирэмх байлгүй. Дуу бас гоё шүү дээ, тий дуу бол. Том хүү маань болохоор бас гитар тоглоно. Тий. Тэгээд баг хүү маань одоо хөгжим мужийн консерватор 6 дугаар анги төгөлдөр хуурын анги. Тий. Өөрөө бол төгөлдөр хуурчин болно гэд. Тэгээ би бас яг нэг мэрэгжлийн классикаас нь чөлөөт уран бүтээл рүү татж оруулах гал одоо бодоод яаж оруулах вэ гэж сууж байна. Аав ээж нь тий ах эгч нар нь урлагийн хүмүүс байгаад тахаар хүссэн хүсээгүй яг тийм орчинд өсөж өндөж байгаа хүүхдүүд өөрсдөө тэр зүйл рүүгээ татагдаж илүү дуртай болдог юм шиг ажиглагддаг. Одоо тэгэл айл өрх болгон л өөрсдөө дотроо тий өөрсдийн гэсэн ертөнцтэй аз жаргалтай байдаг. Тэгээ миний хувьд бол яг би тэгэл ерөөхдөө хит их эрхлүүлдэг хүүхдийг бас их эрхлүүлээд байх. Яг эрхлүүлэх нас гэж байна шүү дээ. Тэр үед нь эрхлүүлсэн. Тэгэл сурах нас байна. Тэгэл ерөнхийдөө бол одоо миний хүүхдүүд юу хийж хүсхийг хийхийг хүсэж байна. Тэрийг л хий гэдэг би. Чи заавал чи тэ одоо бизнес эдийн засгийн сургуульд чи заавал сурах хэрэгтэй шүү чи. Чи заавал хуульч болох хэрэгтэй гэж ингэ толгодгоо. Чи заавал дууч болох хэрэгтэй намайг дуурайж. Тэгээ ерөнхийдөө миний хүүхдүүд юу хүсэж байна? Яг тэр хүсэл мөрөөдлөл өөрийнхөө зүүн сонгол дагаад явна. Тэгтээ зөв явах хэрэгтэй. Хүн зөв л явах хэрэгтэй. Тэгээд юм ярьдаг л та. Залуу хүн ер нь ямар байгаасаа гэж та боддог вэ? Ер нь бол би түрүүн хэлсэн нөгөө зүүн сонгоо даг гэх тээ. Өөрийнхөө яг юу хиймээр би өөрөө юу хийж чаддаг вэ? Яг тэрийг л дагах нэг чухал юм байна. Ер нь одоо олон тим юм руу өсрөн орж болдгоо юм билээ. Ер нь ингээ харахад
олон юм руу би одоо дуулж байгаа ч юм уу болоод барилга очиж бариад ийшээ нэг дахиад мал оч маллаад ч юм уу тий. Тийшээ ингээд нисгэж болоод ингэж явах юм бол бас их маш их цаг хугацаа алддаг. Хүн ер нь нэг юмдаа маш төгс байх хэвээр. Нэгээс бүр хоёр юмд. Тэгээд нэгдүгürt нэг юмдаа маш мастер төгс байх хэвээр. Одоо үнэхээр гагнуурыг үнэхээр амар хийдэг бол яг тэр гагнуурыг төгс хийх хэвээр. Тэгээд тэр яг тэрнийхээ хойноос л амьдралаа зориулаад явхад ер нь 40 наснаас хойш шагнал ирнэ. Тэг юмд яарч болдгүй юм байлээ. Бас их яараад мэрвтэй би өстө одоо тэг мөнгө олох хэвээр гэл би ингээд бүр өстө 24 48 ажиллах хэвээр. Хүн гоё бие хайрлах хэвээр, эрүүл байх хэвээр, эрүүл мэнд маш чухал. Тэгээд нэг юмны хойноос тууштай байх хэвээр. 2-3 хоббит байх хэвээр. Хүн яг нэг өөр төрөл. Би бол 2-3 хоббит байсан. Тэгээд яг тэрэндээ ингээд цаг заваа зарцуулаад, гэр бүлдээ зарцуулаад, үндсэн ажиллаа хийгээд яг тэгээд тууштай явхад ер нь 40 наснаас хойш шагнал ирдэг юм байлээ. Таны хувьд ямар 3 хобби байна? Миний нэгдүгээр хобби бол хар багаасаа ер нь хөдөө гадаа явах дуртай. Би ан гөрөөмөрөө эргүүлж явах нэг тиймэрхүү их хоббитай. Хар багаасаа одоо ер нь бол яг манай бас хөдөө гадаа явдаг, ан гөрөө яадаг юм манай Монголын ирчүүд намайг мэднэ. Ер нь тий. Дэрмэ гэхээр чонын дэрмэ гэхээр мэднэ ойлгоно. Тэгээд нөгөө хобби гэх юм бол би одоо яг тэр ангийнхаа одоо тэр одоо байгалийн жамаар унсан одоо ивэр туурай те юу гэдгийг тэд болгон дээр юм силбэр хийх дуртай хар багасаа тиймээс бугын одоо жамаараа унсан ивэр мэврийг түүж аав. Би өөрөө явж өөрөө түүн. Тэгээд өөрөө явж түүгээ тэрүүгээрээ ширээ сандал мандал одоо бүхэл юмнууд хийжтэй бас гэрийн тавилга. Тий. Тэгээд тийм хоббитай олон жил болж байгаа. Гарын эвдүү сайтай юм шиг тий. Тэгээд шилдэг цагаараа хөд бөмбөг тоглодог. Харин сүүлийн хэдэн жил бас тоглосонгүй. 2-3 жил тоглосонгүй. Ер нь спортоор хийх хичээлдэг гэсэн бэ? Ер нь баг спортоор. Яг хичээллээд ингээд яагаад цаг зав байхгүй. Тэгээд ер нь хөл бөмбөг тоглодог гэсэн ганц. Тэгээд хөл бөмбөгөө бас 2-3 жилийн өмнөөс энэ тоглохгүй бас жоохон гүзээ мүзээ суух гал шүү. Одоо ер нь эргэж тоглоё л гэж бодод. Ер нь гэхдээ нэг юмны хойноос тууштай. Түрүүний хийсэн те. Залуучуудтай юу? Яг л тууштай. Тэгээд нэг юмдаа төгсөр гитар тоглодог бол гитаранда төгсөр мастер бол тэр л их чухал шүү. Тэгэхгүй ингээд яхад юм бол тэгэл өстой. Нэг мэтгэл 60 гарцсан би юу хийгээд өнгөрчүүл гэсэн юм хүн болно шүү дээ. Цаг хугацаа алдах нь тий. Цаг хугацаа алдна мэд. Тэр бол ойлгомжтой. Тэгээ одоо надаар хэлүүлдэггүй ээж аав нар нь сайн хэлж байгаа бах төө. Орчин үеийн залуучууд ч одоо тэгээд айгүй сайн мэдээлэл авдаг болцсон, айхтар болцсон шүү дээ. Мундаг. Тэгэхээр надаар хэлүүлдэггүй бүгд сайн судалж байгаа бах. Манай подкастын нэг хэсэг байдгийн. Уран бүтээлч хүн оролцож байгаа үед айдооныхаа одоо мэдчилгээг манай сонсогч үзэгчдэд хүргэдэг. Тэгээ танаас нэгэн хүсэлтийг хүсгээд зөрөг цэцэг гэх юм их уран бүтээл байдаг штэ. Тэр уран бүтээлийнхаа хэсгээс нэг бадаг аялаад өгөх боломж байна өө. Тэгэлгүй яах вэ? Би бас тэгч болоо гэж одоо гитар аваад ирсэн. Тэгээд энэ дуу бол маш гайхамшигтай. Тэг гонигтай бөгөөд гэгээлэг маш гоё хайрын дуу энэ. Одоо манай Монголын ард түмэн бүгдийн дунд айгүй хайртай дуртай. Дагад дуулдаг. Тэгээд зөрөг цэцэг дууг хоёлаа дуулъя те. Чи бас дуулах уу надтай? Тэгье. Тэхөө. Тийм. Үгийг мэдхүү. Би дагаад дуулнаа. Дагаад тийм гоё аялал те. Намайг дэмжиж. Нэг чанга дуулаад яах вэ? Зөрөг цэцэг жилдээ ганцхан дэлгэрдэг хороо зүрхийг минь уйлусаар яасан эрт буцаудаа зүсэрч ярих зовлонгийн сайдихнаас үрдээ зөвхөн чамайгаа хайрлах байсан да зүсэрч ярих зовлонгийн
зөвхөн чамайгаа хайрлахад байсан да. Тэнгэрийн элчмэт богинохон хугацаа надад чирээд тэвэрт минь нэрэхлэн сэтгэлд минь шингэвэ тэмүүлсэн сэтгэлийн минь эсч халуумахаа тийм чамархан чамайгаа мартаж чадахгүй нэ тэмүүлсэн сэтгэлийн минь эсч халуумахаа тийм чамархан чамайгаа мартаж чадахгүй нэ ла гэд яванда чаашаа. За баярлалаа танд. За баярлалаа. Энэ зүрх цэцэг гээд дууныхаа түүхээс та хуваалцаач. Зүрх цэцэг дуу маань сугармаа гэд шүлэг яруу найрагч сугармаа. Тэгээд ая зөхөгч одоо энэ алдарт ая зөхөгч ишгүй ах маань Тэнгэрийн оронд байгаа. Тий. Тэгээд одоо хурд хамтлагийн бас нэлээд мундаг хийт дуунуудыг дууссан. Нөгөө баяр цэцгийн одоо энэ хүлээлтүүд юу лээ нөгөө би нэрийг марчлаа. Айгүй гоё дуу зохиосон. Хурд хамтлагийн аавда би хайртай, ээжтэй одоо энэ маш мундаг буцааж нэхгүй хайр гэх. Тэгээ миний энэ зүрх цэцгийг зохиосон байхгүй. Тэгээд ах нь чамд зохиож өгье. Тэгээд ерөнхийдөө ишгүй ах маань хараа чамд нэг дуу зохиочлоо чи дуулаадах гэдэг. Тэгээд тухайн үед чинь бид нар нэг рок альтернатив гэдэг айгүй тийм ус ритмтэй юмнууд явдаг гэсэн. Юу юм бэ гэсэн уянгийн дуу гэдэг. Би наа чин тэгээд би дуулж чадах юм болов гэдэг гэсэн чи. Гүй чиний чамдаа хайртай эдэртэй адилхан. Чи зүгээр дуулаадах чи гоё дуулна гэдэг. Тэгээд сонсоод үзчих амар гоё дуу байсан байхгүй. Тэгээд дотроо би амар гоё ингээд юм. Ямар гоё юм харуулсалтай юм шиг мөртлөө ямар гоё үхтэй нандин үхтэй тэ урд нь хизээч дуун дээр гарч байгаагүй ийм эмзэг үхтэй юм бэ энэ дуу гэж дотроо бодцоод үгүй одоо ингээд хотлоо гадна ишгүй харин тэгээд яах юм болоо гэсэн. Үгүй чи зүгээр дуулаад хаа чи гэдэг. За тгий гэдэг. Тэгээд ерөөсөө ишгүй юуны зүрх цэцэг дууны хөгжмийн найруулгыг одоо энэ Баян Монголын төгөлдөр орж мөнгө хэрэг даах. Бит хоёр мөгийн ахыг би нэг дуудуулах гэдэг энэ хоёул гэс найруулгыг хийгээдгийг. За тэгээд тэгсэн нөгөө бидний бичлэг хийжлээ студ болох төр яг цагийн дараа бичлэгийн дуусах гэдэг. Хурдын иш. Гэс бичлэгэнд орно. Бөмбөрийн тоглол. Тэгээ хоёулаа суужгаад төгөлдөр хууртай 30 минут өтөр хөгжмийн найруулгыг хийгээд. Та ингэж тоглоо. Зүгээр миний аясныг л тоглоод байг. Тэгээд нөгөө голынх нь брам барам бам 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 барам ингэж тоглоо гэдэг. Тэгээд нөгөө хүн чинь тоглоо. Тэгээд ерөөсө 30 минутын тэр найруулга гэс хийгээд тэгэл цагийн дараа бичлэгэнд шууд орсон. Тэгээд маргааш нь хөгжмөө тэр өдөртөө дуусгаж аял маргааш нь хоолонд ороод. Гэхдээ би хоолонд орохдоо бол зөрөг цэцэг дууг нэх тийм айхтар. За одоо нэг ингэж хичээж дуулах ёстой шүү. Ингэж дуулах ёстой шүү гэж ерөөсө бодог. Гоё л дуу болчаасаа гэж болдоо дотроо. Тэгээд гоё ингээд тэгээд ихтэл нэг 5 6 удаа дуулаад тэгээд ертөнцид нь орж байгаа юм чинь. Шүлэг мүлэг аялгууныхаа. Тэгээд дуулж явахдаа би дотроо бодоод ямар гоё аялгуутай, ямар гонигтэй мөртлөө, ямар сүнслэг те. Энэ ямар гоё оршиж байна гэдэг. Тэгэл дуулаад гаргасан клипийн манай энэ ТV кохтелын цомоо найруулад өсгөө аюуч идэр тоглоод. Тэгэл гаргасандаа тэгэл хүмүүст хүрсэн. Маш гоё дуу болж. Одоо хүртэл тэгээд улам л одоо тий дуулах хүмүүс нь нэмэгдээд байна. Зүрх цэцгийг. Чамд таалагдахын тулд гэдэг дуудаг штэ. Тий. Энэ дууг ер нь тухайд одоо би бас айгуу дуртай тэгэл сонсоол эмэгтэй хүн ер нь сонсохоор нэг өөрт нь зориулж дуулаад байгаа юм шиг мэдрэмж аваад шиг санагдаж байна. Тий, угаасаа эмэгтэйч зориулж дуулж байгаа. Яг тийм хайрын тухай гоё уран бүтээл энэ дуу яг яаж үтсэн? Уга энэ би үгний шүлгийн яг найрагч марцчлаа.
аяг бол отхон баяр ах шүү дээ. Хордын отхон баяр ах зохиосон. Чи аль энэ над нэг хитэн дуу өгсөн. 7-8 ширхэг уянгийн баллаа дуунууд. Гой дуунууд өгсөн. Тэгээд би нөгөө цом гаргах гэж байгаасаа чи тэгвэл миний энэ дуунуудыг дуул. Энэ дотор нэг энэ цоглог дуу байгаа. Энийг чи дуулаад. Айгуу гоё дуу. Тэгээд сонссон чи юу? Шууд чамд таалагдахын тулд би анхудаа шууд орж байгаа юм чи. Тэгэл нэг дуулаад за энэ чи ерөөсөө ямар гоё үг мөг нь ямар гоё энгийн мөртлөө шууд ингэ зүрх рүү орж байгаа байхгүй. Тэгэл дуулаад гаргасан шууд хит болсон шүү дээ. Тэр хоёромтол. Энэ дууныхаа хэсгээс нэг бадаг аялаа тохиолж байна уу? Болно шүү дээ. За тэгээ. Тэгээ намайг ямар нуграадах гэж байгаа шүү. Сонсогч үзэгчтэй зориулъя. Гараа чичрүүлж харилцаа гаднаас ярих чинь чанарсан. Ойдохгүй төр урулан зов бач уцны цанаас амьсгалыг чинь сонсгосон. Чи хүстэнэ хүдэсээр хайруу гарахад зүсээ урдзолон ганцаар бүртлөө ичих ёо. За хоёул хамтдаа. Чам таалагдахын тулд би анхудаа чамдын үг бодом байж хэлсэн. Чам таалагдахын тулд би анхудаа сэтгэл зүрхэн гүгмөр байна. Би одоо шивнэж дуулаад байгаа шүү дээ. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр гоё сонсогдож байна. Монголын одоо соёл урлагийн салбарыг та юу гэж харж байна? Гадаадын одоо олон улсын төвшөнтэй харьцуулахад ямар төвшөнд явж байна гэж та боддог вэ? Ер нь маш өндөр төвшөнд шүү дээ. Одоо харьцуулах юм гэж юу л да. Бид нар харьцуулт гэдэг нь бас яаж ойлгох вэ гэдгээс болно. Бид нар өөрсдөө өөрийн гэсэн үндэстэн, өөрийн гэсэн их шигтэй, язгуур урлагтай, тэ өөрсдийн аялгаутай тийм ард түмэн байхгүй. Тэгэхээр яг тэр төвшин талаас нь харах юм бол бид нэг номер. Дэлхийн манлайлагч. Яг зүгээр тэр Европын гадаад урлаг ингэж яриул бас нэг өөр те. Сонгодог урлаг гэж яриул бас өөр. Ер нь сонгодог талдаа бол манайх бол мөр зэрэгцсэн л явж байгаа харагддаг шүү дээ. Классик те. Энэ уран бүтээл хийж байгаа залуучууд маш чанартай сайн. Ер нь хуучин социын үед ч гэсэн маш өндөр төвшин байсан шүү дээ. Одоо энэ хөгжмийн зохиолч нарын зохиолууд бол маш өндөр төвшний бүтээлүүд байсан. Тэгээ одоо ч гэсэн яг л тийм байна. Тэгээ яг зүгээр сүүлийн үед энэ бас нэг залуучуудын юугаар рок поп яг ингэж яриад энэ дотроо тэгэл энэ хип хоп моп гэдэг энэ шүмжлэлтэй хандах юмнууд байна л да, бас нэг жоохон харамсаж явдаг. Иймэрхүү юмнууд бас байна. Ерөнхийдөө гэхдээ төвшин бол дажгүй шүү. Одоо тоног төхөөрөмж их дажгүй болчлоо. Уран бүтээлчд ер нь тэгэл гадна дотны хэл соёл ч гэсэн аягүй сайн сурцсан дуулж гин. Ер нь энэ хоцрогдоод байх юм байхгүй шүү дээ. Ер нь тэгэл одоо энэ ингээд хүү хамтлаг гарцсан дэлхийд ингээд бас тэ фолк рок тэ энэ этник юугаар ингээд өв соёлыг харуулад явж гин. Уухаа гэд хамтлаг хойноос нь бас алгаараад ирлээ. Европыг сая байдлан дагуулж байгаа л ирж гин. Эннээс энэ хоёр хамтлагаас урд одоо тэр алтан уураг ингээд зөндөө хамтлаг одоо энэ өвөр Монголын те хамтлагууд 9 эрдэнэ эдэр гээд зөндөө том фестивалуудаар явж тоглосон. Одоо бол мөр зэрэгцсэн шүү дээ. Тэ. Одоо бол юугаараа ер нь доттдгийн. Одоо манай энэ залуучууд бол яг энэ орчин үеийн залуучууд бол хүч сорил үзгэл хэрэгтэй. Ерөөсөө чөлөөтэй. Одоо бүх юм чөлөөтэй болцсон. Гагцгүй бид нар юугаараа ялгарх вэ? Бид нар үндэснийхээ өв соёлоор их шиг дуу аваагаар л ялгарна шүү. Тэр зөв. Яг зөв замдаа орцсон явж байгаа. Энийг улам чааш нь нэг хүн энийг л би бариад авцсан, энийг л би босдод өгөхгүй юм шүү, ийм биш. Улам нээлттэй Монгол туурахтан тэр жигтэл энэ тэ орчин үеийн хөгжмийн дэлхийн салбар руу хүч төрн орох хэвээр. Бүгд хамтсан шамлаад энийг бүр төрийн бодлоготой бүр төрөөс одоо тэ дэмжиж бодлоготой оруулах хэрэгтэй. Миний бодлоор энэ төр засаг одоо энэ соёл урлагийг дэмжих бодлого нь дэмжээл байгаа. Бас ингээд тий тодорхой хэмжээгээр дэмжихтэй муу байна. Эний чинь бүр ингээд бүр том салбар болгож ер нь тэгэл тухайн орны нүүр царай хөгжил
юугаараа тодорхойлох гэж байна. Спорт соёл урлаг гэж байна. Үгүй энд нэг нөхөр хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй өөрөө тэгээд нэг айхтар том хөрөнгөтэй нөхөр энэ Монгол баг тэнгэрч юм их тэнгэрч юм ингээд сууж иж хин хаанч сууж иж болно. Хинч тоохгүй шүү дээ. Үгүй хинч тоохгүй. Тэр юу тоох вэ гэхээр кино соёл урлаг, дуу хуур, спорт. Энэ л ерөөсөө бидний энэ дэлхийд танигдах нүүр царай багхгүй. Тэгэхээр энэ салбар маш сайн хөгжснөөрөө бидний ирээдүйн улам гэрэлтэнэ. Энэ салбар спорт урлагийн салбар унах тусмаа улам харанхуй ёроол руу унаа. Энэ бол ерөөсөө надаар хэлэгдэхгүй бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр бодлоготойгоор орчин үеийн одоо энэ соёл урлагийг бүр маш хөрөнгө хаяж дэмжих нь зөв. Манай залуучууд аргагүй зарим нь ойлгохгүй. Ер нь бол масс зарим нь ойлгохгүй шүү дээ. Ихэнх хүмүүс яхаар урлаг соёлд их мөнгө оруулдаг ингээд тий. Энэ урлаг соёл руу их мөнгө орснороо солонгос яаж байна? Одоо тэгэл энэ интертейментийн зах зээл нь хөгжиж байна. Тэргээд байгаа. Америкуудын энэ Холливуудын одууд энэ хөгжим зах зээл яаж байна? Ямар төвшөнд өөрсдөө харуулж байна те. Тэгээ эн чинь тэгэл соёлын давталгаа шүү дээ. Энэ соёлын давталгааг зохион байгуулалттай бүр улсын бодлоготой хийх хэрэгтэй. Тэр гэхдээ яг хийхдээ яаж хийх үү гэдэг нь сонголт нь их чухал байхгүй юу? Яаж харагдах талаас нь. Нэг метрантаар орчоод галзуу юм шиг ингээ бүжиглээд байвал бас сонин тий? Бас их эвгүй харагдана галзуу юм уу хаашийн ч яаж сан үндэстэй ингээ. Тэрийг яаж харуулах вэ? Яаж тавих уу гэдэг нь их чухал. Тэгэхээр ер нь энэ дажгүй төвшөнд явж байгаа шүү дээ. Тий? Энийг л улам хөгжүүлэх хэрэгтэй. Зөв маркетинг бодлогоор дэмжих хэрэгтэй тий. Бодлогоор дэмжинэ. Энд ер нь яг би сонсч байсан л да энэ айгүй энгийн юм байлээ л да уг нь бол. Хэдий ч инээ урлаг спорт хоёрт мөнгө оруулна тэр том пүүс компаниуд те юу гэдгийг корпорациуд тэдий ч инээ тодорхой хэмжээгээр татвараас нь хөнгөлж идэг. Энэ улсын бодлого. Энийг юусоо ярихгүй байгаа юм л да. Энэ бол айл 100 жилийн өмнөөс ахуулаад 1900 онд баг Америкт хэрэгжээд эхэлсэн бодлого юм байлээ л дээ. Ер нь бол тэрүүгээрээ энэ орнууд ч маш хүчтэй спорт соёл урлагаа хөгжүүлж чадсан. Тэгээ төрөөс мөнгө татрын мөнгнөөс аваад байгаагүй ч дээ. Тэр шал хоёр өөр ойлголт байхгүй. Тэгэхээр одоо яах вэ? Би бол одоо за чи нэг дуучин гарч ирлээ. Би нэг одоо компани те байлаа. Би чамд одоо айгүй энгийн л байхгүй. Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт соёл урлаг чинь чиний уран бүтээлд чинь кинонд чинь ингээд хийчлээ. Тэндээсээ тодорхой хэмжээний татврын хөнгөлөлт авч идэг. Яг энэ системийг зөв ажиллаад энэ системийг зөв голдролд оруулаад эхэлчихэл юм бол соёл урлаг спорт маш хурдтай хөгжинэ. Ерөөсөө олон орнуудын туршлага энэ шүү дээ. Тэгээ энийг хийхгүй болох төр тэгээд бүтэхгүй л байна л та. Тэгээ эн чинь зах зээл бид нар чинь 3 сая хүн амтай. За нэг 3.1 хэдэн сая. Тэгээ энэ жоохон зах зээлд чинь спорт соёл урлаг яг өөрсдийнхөө одоо тий хөрөнгө мөнгөөр өөрсдийнхөө босгод дэлхийн хэмжээнд авчина гэдэг бол маш эрсдэлтэй, маш хэцүү алхам байхгүй. Бүр тэр ястаа тэнгэрийн хол байна гэдэгтэй адилхан. Тийм зүйл байхгүй. Тэгэхээр эн чинь иймэрхүү бодлогыг л одоо хиймээр байгаа. Ер нь энэ соёл урлаг хариуцсан салбарын одоо энэ тий хариуцж байгаа үе үеийн одоо энэ хүмүүс албан тушаалтангууд эн чинь яг энэ юуг зөв тавиад өгч юм бол тийм байгаа зү ойлгомжтой байгаа зү аюулгүй хурдан хөгжинэ. Эргээд энэгээр бас эдийн засгийн эрхлэлтэнд хөрөнгө олох те их орноос сурчлах маш олон үе талга нэгдэж болох тийм боломж байгаа байхгүй те. Соёл урлаг спортыг хэдий ч нэ дэмжин тэр чигээр нь татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлж идэг. Тэгэхээр эн чинь компанид яаж ч утсан би ч гэсэн чамаар өөрийнхөө рекламыг хийлгээд те одоо ингээд ийм мөнгөөрөө өөрийнхөө рекламыг хийгээд бас өөрийнхөө маркетинг компанийнхаа бүх юмыг хийх сонирхол байна шүү дээ. Давхар юм чинь зөндөө юмнууд байгаа л да. Хийхдээ хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээд эн чинь Монголын нүүр царай. Одоо тэгээ хэн харуулж байна? Одоо хоёулаа өнөөдөр ярилцъя л да. Хэн соёл урлаг спорт дэлхийд Монголын нэрийг гаргаж шүү дээ. Өөр хэн гаргаж байгаа? Тийм шүү дээ. Тэр энийг бас одоо бодох цаг нь болцсон юм шиг байгаа. Тэгээ мэдж байгаа бол одоо ухаантангууд нь.
ер нь соёл урлагийн те уран бүтээлч хүмүүсийн ёс зүй те хим хэмжээ хумсар төлөвшил дээр та ер нь юу гэж боддог? Гэхдээ яг энэ бүгд нийт тийм байна гэж ярьж болохгүй. Ер нь бол ойлгож болохгүй юм шиг байна. Энэ ерөөсөө нэг хитгэн уран бүтээлчд байгаад байгаа юм л да. Тэгээ салбар дотор яг нэг хараад ажиглаад хахад нэг хипхоп байна. За яг нэг хэдэн ойр контент хийдэг те. Кино контент хийдэг нэг тиймэрхүү нэг жүжигчд байх шиг байна. Мэдээж ёс зүй бол нэг номер шүү дээ. Тухайн соёл урлаг, тухайн орны соёл урлаг ёс зүйтэй байх тусмаа хүмүүс нь тодорхой хэмжээгээр те тэрэндээ соён гэгэрлийн бас нэг хэлбэр шүү дээ. Тэгээд энийг бол одоо ёс зүй гэдэг бол нэг номерт байх ёстой. Яг манай энэ соёл урлагийн бас нэг хяналт гэж нэг юм байх ёстой байдаг. Ер нь гэхдээ тэр нь ингээ алдагдсан. Чөлөөт уран бүтээл гэж яриад байдаг л да. Гэхдээ энэ чөлөөт уран бүтээл бол бүр чөлөөтэй байж болохгүй шүү дээ. Тэгэхээр л ингээд ийм ёс зүйгүй үйлдэлүүд харагдаад хэлчихэж байгаа байхгүй. Тэгээ яг тэр сүүлийн үед тэр нэг хүүхдийн дуу мууг муухай болгосон юмнууд байгаад байлээ. Тэгээ одоо ер нь бол яг би бол зүгээр хатуухан л хэлчихье гэж бодож байгаа. Бодож байна. Юу гэхээр ямар ч салбарт төрийн албаагч байсан, соёл урлагч байсан, ямар ч салбарт нэг тийм муу харанхуй муу зүйлээр хоололдог тийм шимэгч хорхоонор байдаг. Энэ бол ерөөсөө хүн төрлөختөнд байдаг л бидэн дунд байна. Нэг тиймэрхүү хүмүүсийн болов гэж харж уран бүтээлчтэй болов гэж. Тэгэхээр болохгүй л дээ. Тэ. Өөрийн уран бүтээл, өөрийн оюуны уран бүтээлийг юу гэж дуулна тэр чөлөөт уран бүтээл байж магадгүй. Энэ баг төрийн дуул шахуу, хүүхдийн төрийн дуул шахуу болцсон. Тэр дуунуудыг ингээд өөрчлөөд, ингээд дуулж ийн гэдэг бол энэ бол маш бүдүүл. Мама нашир дуугтай хэлээд байгаа шүү тийм. Ер нь бол тийм шүү дээ, тийм. Тэгээд болохгүй, энэ бол болохгүй шүү. Энэ бол болохгүй. Соёл урлаг хариуцсан байгууллага нь энэ дээр арга хэмжээ авах ёстой. Цохиогчийн эрхийн дагуу арга хэмжээ гомдол гаргах ёстой. Хүүхдийн байгууллагууд юу хийгээд байгаа юм бас асуумаар байгаа. Хүүхдийн дууг ийм болгоцсон байж. Тэгээд эн чинь тайлбар мэлбэр шал инээд тэмтэл юм байгаа байхгүй. Та нар өөрсдөө хүүхдүүдийг гадуур яаж явж байгааг мэдэхгүй зүтг. Тэр байдлаа байхгүй. Тэгээ ер нь бол энэ дээр арга хэмжээ авах ёстой. Соёл урлаг цензуртэй байх ёстой. Хяналт байх ёстой. Тэ. Эн чинь яг үндэ бол ирээдүй үндэсний бас аюулгүй байдалтай ч холбоотой юм шүү нарийн ярих юм бол хүүхдийн хүмүүжил ямар хүн бол төлөвшгүй те энтэй үрт холбоотой шүү дээ. Тэгэхээр зүгээр өөрсдийн дуу зохиомоор байгуул өөрсдийн уран бүтээлэр өөрийнхөө оюуны бүтээлэр юугаа дуулаад жангуугаа утгаад явна тэр хүмүүсийн өөрсдийнх нь асуудал. Энэ юунуудаар бол болохгүй. Энэ хүний оюуны өмчийг гуйлан ингэж дуулж болохгүй. Тэгэхээр энэ болгон нэг тийм юунууд байдаг юм байдаг. Бүх салбарт байдаг. Тийм хүмүүсийн бас төлөөлөлтөө. Энэ зон одоо хийхээр төлөвлөж байгаа шинэ уран бүтээлүүд байгаа гэж сонссон. Тэр уран бүтээлийнхаа талаар та ярьж өгөөч. Ямар уран бүтээлүүд төлөвлөж байна вэ? Зөв. Юуны бид нар одоо манай чоноо хамтлаг энэ сайхан жил гараад энэ гал морин жил гарч байна те. Тэгээд одоо эн чинь энэ 7 сарын 13-нд бас дэлхийн адууны өдөр Монголд болох гэж байна шүү дээ. Энэ бас том баяр байхгүй. Том өдөрлөг байхгүй. Тэгээд энэ дэлхийн адуу юу яадаг одоо хайртай судлаачид бүгд л тэгэл адуунд хайртай бүх хүмүүс цуглархуулаа гэж бодож байна. Ер нь яг энд гал морин жилдээ зориулаад бид нар нэг морины тухайд сайхан дуу хийж байна бас. Рок дуу. Тэгээ морины тухай дуу хийж байна. Энэ бичлэг нь ороод эхэлсэн их гоё болно. Тэгээ ер нь наадмаас өмнө клипчүүлээд тэгээд энэ дуугаа бас гаргачих санаа байна. Энэ бол хин нэгэн бас одоо нэг галд зориулсан те нэг уяачтай зориулсан хин нэгэн манлайд ч юм уу зориулсан тийм дуу биш. Нийт Монголын Монгол туурхтны адуунд хайртай хүмүүс зориулсан тийм дуу байгаа. Тий. Тэгээд бүхэл одоо энэ уяачт галыг морины угшлыг харуулсан тийм үг аястай тийм дуу болно.
Тэгээд ямар ч tas энийг наадмаас өмнө гаргачих гэж бодож байна. Ер нь за тэгээд хоёр дахь нэг сэдв бол би нэг энэ гал голомт. Галын тухай дуу зохиогоод хэлсэн. Бас рок дуу байгаа. Гэхдээ энэ юу одоо этник маягийн те фолк рок тийм дуу л да. Тэгээд энэ дуун дээр би бас бодоод байна одоо. Ер нь энэ гал гэдэг бол энэ Монгол туурхтан үндэстний энэ өстө жинхэнэ амин сүнс нь мэдээж энэ хүн төрөлхтний те мэдээж хүн төрөлхтний амин сүнс. Гэхдээ энэ монголчууд бол энэ галыг бол маш өргөн тахидаг байсан. Энэ бол энэ зан үйл бол бүр алга болсон. Тэгээд би бол одоо тийм бөө мөөтэй энэ шашмишнтэй холбож яриаггүй ш. Би тийм ерөөс ямар ч холбоо байхгүй. Тэгээд энэ галын тухай дуу хийгээд энэ бол байхгүй л дээ Монголд. Тэгээд энэ галын тухай дуу хийгээд бодсон. Монгол төрийн гал голомт, Монгол айл өрхийн гал голомт. Энэ хүний нүд өрт галтай байдаг те. Гал мөхөхөр яах вэ? Гал унтрахаар яах вэ бид нар? Тэгэхээр яг энэний тухайд нэг гоё дуу орж ирээд. Тэгээд би бас нөгөө түрүүн өөрөө чи хэлдэг шиг нэг юм ингээд яаж яхаар гинт дуу орж ирнэ гэдэг шиг хөдөөний гал төлд сууж агаад тэгээд яг энэ дуу орж ирсэн байхгүй. Тэр галын төлийг харж сууж байгаа. Орой. Тэгээд ерөнхийдөө бас энэ дуу маань бичлэгэн дуусгаж байна. Одоо тэгээд клифний асуудлууд гэдэг юм байна да. Тэгээд ямар ч байсан энэ хоёр дууга амьлуулад тэгээд клип хийж гарах тийм төлөвлөгөөтэй байна. Тэгээ ерөнхийдөө яг энэ одоо нэг манай энэ Пензны баярын дараа энэ ажилдаа ороод тэгээд намар би бас өөрийн уран бүтээлээ бас пянз гаргах тийм төлөвлөгөө байгаа. Чамд таалагдахын тулд гэд нэртэй. Тий. Өөрийн пянз бас гаргах сонирхолтой. Тийм одоо манай намайг сонсдог дэмждэг хүмүүсээс ирж байгаа хүсэлтүүд багхгүй. Тэрийг бас нэг хийчих санаатай байна. Хийх юм ер нь байна. Тий. Тэгээ яг бас нэг студид өргөө студид бас гэрээ барьчих санаатай гоё танаа энэ студ чиг ийм л гоё юм хиймээр байна. Тэгээд ажлууд их байна. Энэ сайхан уран бүтээлийг одоо гарах тэр цаг мөчийг тэсийн ядаа хүлээж байна. Тэгэлгүй байх. Одоо тэгэл морь бол одоо зэрэгс та морь уйдгүй ч гэсэн ингээл урдж байгаа морь харахаар тэр уйлчих гал идэв шүү дээ. Тэгээд бүх монгол хүмүүс тийм байхгүй мориндоо хайрт. Тэгэхээр харин морины тухай дуу хий гэж бодод. Манай хамтлагт байдгүй. Тэгээ бүр гал морин жил гарсан. Бүр сэтгэлээ би үрийг цагаан сар дөнгөж гараад тэгээд бариад ихсэн байхгүй. Бодож байгаа. Тэг гоё болно байсан. Энэ гоё мэдээллийг бидэнтэй хуваалцаж нууцаасаа задлсанд маш их баярлалаа. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн аван хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Та болон одоо чон хамтлагийнхаа уран бүтээлчдэд цаашдынх нь уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсээрэй. За баярлалаа. За тэгээд танаа энэ сайхан нэвтрүүлэгт оролцсонд маш их баяртай байна. Тэгээд ер нь Монголынхаа нийт ард түмэнд бас эрүүл энх цоглог хямртай байхыг хүсэж байна. Тэгээ энэ би бас бэлэгтэй ирсэн. За. Чон хамтлагт бэлэг аваад идэг бол одоо би бэлэг өгөөд яваад. Манай хамтлагийн энэ малгай гарсан байгаа. Тэгээд энэ подолк би бас вау, ямар гоё юм бэ? Галзуу бичиглэл ямар гоё юм бэ те? Дайчин. Одоо те чамд тус ингээ бэлэг болгоод. Вау. Дурсгая. Ямар гоё юм бэ? Энэ сайхан нэвтрүүлэгтээ өрсөнд баярлаа. Вау. За маш их баярлалаа. Ямар гоё юм бэ? Лого бичвэр энтер нь чон гэд бичгтэй их гоё өрмөц гоё бичсэн тий. Вау. Галзуу. Тийм улаан юу рок юутай байгаас тий. Имижтэй байгаас. Харуулсан тий. За дуудахгүй. Тэгээд энийг өмсөл тий. Цамгийнх нь нээлтэд дараагийнх нь одоо арга хэмжээнүүд хамгийн түрүү игнээд би энэ хувцас өмсөд зогсоох олноо. Тэгээд чан хамтлагийнхаа уран бүтээлчд маш их баярлалаа. Маш гоё бэлгийг хүлээн авлаа. Танд маш их баярлалаа. За зүгээр. Тэгээд манай өнөөдрийн дугаарын зочноор чон хамтлагийн дуучин Батбаяр буюу одоо бидний таньдгаар дуучин Дэрмэн оригдоо оролцлоо. Баярлалаа та бүхэндээ. Үзэгч сонсогчдоо дараагийн дугаар хүртлээ түр баяртай.